Монгол Улсын засгийн газар 2020 оноос хэрэгжүүлж буй Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд зэвсэгтгүүчний ТЭГ 17 анги Чигний технологи политехникийн коллежтэй хамтран ажиллаж мэргэжлийн боловсрол олох сургалтаар 253 хугацаа зэргийн албаагчдад мэргэжил эзэмшүүлжээ. Сургалтын маань онцлог гэх юм бол манай хугацаа зэргийн албаагчид маань одоо онлоор энд одоо техникийн коллежийн багш нар онлоор хичээл сургуулийг явуулаад төсөлд нь одоо бид нар бүтээн байгуулалтын ажлаар гарч одоо онлоор сурсан мэдлэгээ бүтээн байгуулалтын ажил дадлагаар одоо баталгаажуулж төсөлд нь одоо шалгалтаа аваад ингээд манай хугацаа зэргийн албаагчид бол мэргэжлийн боловсрол олгодог байгаа. Бид нар техникийн коллежид бол 200 одоо албаагчаа сургахаар одоо гэрээ байгуулсан. За үүнээс манай 110 бол манай хугацаа зэргийн албаагч, үлдэх хувь нь бол манай офицер ахлагч ажиллаж албаагч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг бид нар бас тодорхой одоо мэдлэг боловсрол олгох гэж хэлдэг бас ажиллаж албаагчдынхаа нийгмийн хамгаалалд нь бас анхаарч ажиллаж байгаа. Манай сургууль ерөн зэвсэгтгүүчний энэ залуучуудад яг цэргийн алба хааж авах хугацаанд нь бол хүний амьдралд хэрэгтэй ийм одоо мэргэжлүүдийг эзэмшүүлэх, мэргэжлийнхаа хүрээг бол улам илүү одоо өргөжүүлэх ийм зорилго байгаа. За энэ хүрээнд бол зөвхөн одоо барилгын өргөн мэргэжил гэхгүй компьютер оператор, IT инженер те за мөн одоо сургуулийн уул уурхай гагнуур энтер гэдэг юм тийм өргөн мэргэжлүүдийг бол бид нар бас суралцуулах энэ хөтөлбөрийг бол илүү их өргөн хэмжээнд гаргах юм бас сонирхол бол байгаа хамтарч ажиллах. Бүх кабинетээр орж үзлээ. Тэгээд би дотроо нэг төсөөлөл байсан. Гэхдээ миний төсөөллөө сая илүү байж чадлаа. Тэгээд кабинет болгоноор орж үзсэн. Тэгээд багш нар сурагчдын хоорондын ярилцаа маш сайхан гоё байсан. Миний хувьд болохоор дотор цэцлийн мэргэжил сонгосон байгаа. 5 мэргэжлээсээ дотор цэцлийн мэргэжил сонгоод тэгээ суралцахаар болоо сургуультайгаа танилцсан. Тэгэхээр сэтгэл өндөр байна. Бодлон хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд зэвсэгтгүүчний ТЭГ 17 анги Чигний технологи политехникийн коллежтэй хамтран мэргэжлийн боловсрол олох сургалтаа өргөжүүлж, барилгын бүтэц хийц, гагнуурчин, засал чимэглэлийн дизайнер, сантехникч, цэглэгаачин зэрэг 5 мэргэжлэр нийт 110 хугацаа зэргийн албаагчдад мэргэжил олгохоор зорж байна.